Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 4.1-2-т үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэж хууль санаачлагчаас үндсэн хуулийн ач холбогдол өндөр шаардлагыг хангах хуудас мэргэжлийн түвшинд боловсруулсан улсын хурлд өргөн мэдүүлсэн төслийн их бичвэрийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгвэл өндөр шаардлагыг хангах хуудас мэргэжлийн түвшинд боловсруулах ёстой төсөл гэхээр мэргэжлийн бус хүн битгий хэл тусгаалan мэргэжсэн хуульчид ч ойлгохоргүй төрийн нийтийн өмч гэсэн хаач байхгүй нэр томьёог оруулжээ. Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн. Дэлхийн нийтийн хэрэгцээ системд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн, нийтийн, хувийн гэсэн өмчин 3 төрөл байдаг. Монгол орны минь газар түүний хэвлийн баялаг гагцгүй төрийн өмч байхаар үндсэн хуулинд заасан. Тэгвэл төрийн нийтийн өмч гэсэн ойлголт Монгол улсын үндэсний хэмжээний хувь цааяаны гол шугамыг оролцсон хорт явуулга гэж үзэхээс өөрцгүй болжээ. Нийтийн өмч гэсэн хогтхууныг хот, тосгон зэрэг суурин иргэншилтэй холбоотой үүссэн нийтийн эзэмшлийн газрын асуудлыг зохицуулахад хэрэгэлдэг. Хуучин үндсэн хуулийн 6-2-т төрийн өмч гэсэн үгэн дээр нийтийн гэсэн ганц үг нэмэгдснээр чухамхүү эзэнгүй гэсэн агуулга улс орны бүх хуулийн их үндэс болсон үндсэн хуулинд мэдэн бүдэлж оруулснаар Монгол орны минь газар түүний хэвлийн баялаг, бэлчээрийг худалдах боломжийг эрх баригчдад тавьж өгчээ. Монголд газар ямагт төрийн өмч байсан нь дэлхийд хосгүй эрчимт бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж авч үлдэх зорилготой шууд холбоотой байсан. Тиймээс Монгол хүн бүр сонор соргог байж өнөөгийн үндсэн хуулинд ёс бусаар шингэн орсон 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх гэсэн бусармаг оролдлого бүхнийг таслан зогсооход нэгдмэл санаа хүчин зүтгэл байх ёстой боллоо. Монголын ард түмний хувь заяаг өөрт нь хэлэхгүйгээр өөрөөс нь асуухгүйгээр хэсэг бүлэг хүмүүс шийдвэрлж байна. Ард иргэдийг мэдээллийн хомсдол зохиомлоор оруулж, худал мэдээллийг үнэн бодит мэтээр ойлгуулж, илтэд гуйвуулан, тархи угаалтыг нарийн технологийн дагуу явуулж байна. Монголчууд биднийг өөрсдийгөө аж амьдралаа, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа, газар нутгийн бүрэн бүтэн байдал, оршихуй, эс оршихуйгаа шийдвэрлэх зэрэг улс орны тэргуун асуудлаа харах нүдийг минь харалган болгосон байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэмлэхүй олонх байсан Монгол ардын нам арчилсан намтай нийлж баталсан. Үүнийг нь шин нам бидний ялалт хэмээн мэдэгдлээ. Хинд итгэх вэ? Монгол улсын тусгаар тогтнолд эрсдэл үүсч байна.